Шаргачин. Хаврын хурцнаар нилээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн тал байгаа юмс цөм зэрэглэн жирэмлцэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрэс рүү ихээс гараад хитгэн хонсон цайвар ягаа янзаг дагуулсан шаргачин орж ирлээ. Янзаг нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг мартан явхад нь ихэн тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээх сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг юу вэ яах гэж байна гэсэн бололтой наривчлан ажиглаж явлаа. Уурган дуусаагүй уяг сүүндээ гидсэн цацснаас ч юм уу нялх биеийн тоглоомдоо ядарснаас ч юм уу аль 100 жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу бүү мэд юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзаг нь нуугдан унтав. Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзгаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинхэн ургасан ногоо чимэглэн иддэг. Энэ үе ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан цугтаж төөрүүлээд эргэж ирж унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баяр дуулцалтаар цэцгэлсэн амьдралаар амтлагдсан сүгэ өгдөг. Янзгаа нуусны дараа шаргачин зүг бүр гоочхээ соотгонуулан дээр өсрөн тоглодог. Энэ үеийн түүнийг бүжгчүн хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусхан авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин завхран харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц өндөр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтрхан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна 3 зугаалаг суусан машин тоос манруулан тавхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины ихүүн өнөр тамхины гашуун утаатай холилдон хаахалж жолоочийн ард талд суусан хүнээс бусд нь нэлээд цогцсон тул нүдэн чиглэсэн юмгүй гүлэлзэн хэргэлдэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин их хүрх хоёр гашуун зовлон тучралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолох гэж жолооч руу ихслэн харсан нүдний нүзүүрт тал дидэж байгаа ганц шаргачин харагдав. Зээр гэж гашгарахад яг хойнын суугч ухасгийн хаана гэж хариу гашгараад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа. Янзахтай шаргачин бололтой. Тэгээд үдэд цаадалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлв. Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ? Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан тавхилаа. Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд за эн чинь хууль хамгаалагч гар бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөвгчлөлтэй нээснэ. За хөөгөөд гэж хэлв. Уул талд нь янзаг нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоочхөө солбон цойлон тавив. Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин зээрийн хойноос байдаг хурдаараа товтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дөөлж дөрвөн хөл нь газар хурж байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцдэг булчин шүрмэстэй амтан хөөж байгаа биш эцэж цуцхыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон цогтож байгаа зээрийг юу ис болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов. Буу цогсолтгүй шахам нижигнэж машины тохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны өсрөн цойлох нь ховордон цэлмэг нүдэнд бүлтгэнэн манантаж босоо чихэн алгуур хоошоо бууж байлаа. Машин дотроос хар барамч нь онгохдохгүй нь ёо ямар их донсолдог юм бэ? Толгой хагалчих нь аль вэ сум аваад л өмнө нь барьж байгаад мулталж орхи. Мондоос болж гараа шалбалж орхилоо. Чамайг удаа гих зэрэг дуу сонсдож байлаа. Гагцгүй жолоочийн ард хөдөлгөй суугаад хөмхийгөө зүүн салхинд баг зэрэг ганцхан нүрээ бараалган барьж ядсан занал хийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугарлгүй. Толгоогоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гимгүй амтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндж байна гэж сэтгэлдээ дахин шивгэнэн явжээ. Үнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжлөө тохиол байсан бол
Шаргачнд 2 амины төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уул руу зүгтсэн бол өдийд мөрдөгчдөөсөө салж хөгссөн булчингаа амруулад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөснийг хинч хэмтсэнгүй. Хэд дахин бууцныг хинч тоолсонгүй. Эцэстээ шаргачин 2 чихээ шилэндээ нааж амаа ангаан богинохон сүлээ хавчин давлан урсах жигт хөдөлгөөнөө алдаж өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бүсийг нь сийчин оноод ухаан ягаан цус хонгийг нь даган урсаж эхлэв. Гэвч шаргачин сүүлчийн хүчийг дайчлан хараасаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл мянган саадыг давж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхэн хүчээр зайлуулад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн чухар хүрэгдэггүй боловч түүний дайсан мундах биштэй. Сум байна уу гэж хаширах дуу машин дотроос хэд дахин сонсцсноо хэсэг чимээгүй болоод сонхоор арзан гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаяцгаав. За одоо яадаг вүлээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон бууга хажуу тишээ хаях зуур хэлв. Муу золгийг дайруулж орхий гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ. Амьд гарч янзгандаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учирлаар гэрэлтсэн хайраар янзганыхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшөж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх биеийн салганан амьсгалан чэйжэндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан 2 чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн ирэхгүй шургачин хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зүрүүд муу шаргачин амьдаараа гарт орох болсонд баярлсан 2 инээлдэн гарч ирлээ. Хэрв сувай шаргачин буюу оон байсан бол хөшөж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнэлгэж босоод цугтаж чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор угсгийн босоод мандран хөхөрч байгаа нүдэ бүлтгнүүлэн шогшив. Тэд явглан хөрсөн боловч байрч чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бочимдож том чулуугаар шидсэн боловч онсонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шургачин сүгдэн хэвтэв. Машин түүний дээгүүр өнхөртөө өрөөс нь дугуугаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачныг босгох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нүхлийн өмнөх чичрэлтээр татгонож байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзгаа нуусан зүг рүү амьдралын оч орхон хайж байгаа нүдээр харлаа. Гүйцэгдэхгүй, хоногдохгүй байх чинь яав гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж хангалсан зогсоход шаргачин дахин өндийж янзг нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр мануал толгой руу нь дасхийдл буурж эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь мануилийн хурц үзүүрээр хатгаж үзснэ. Талигач болжээ гээд өврөөсөө хяам гаргаж зулгаан идлээ. Шаргачны чинэрсэн дэлэнгийн 2 хөх нь зүхтгийн өмнө сэрвэлзэн соотгонож байсан 2 чихшиг нь босож сэрвийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүүн элсэрхэх хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачныг хөшөглөн хөрвүүлснэ. За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу их юм? Таргансан бол оноо заяаг нь чанаж өөх өмхөх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нөгөө нь хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин руу ажиглан харснаа мөн дог будаж шүү гэд бардам гэгчин инээмсэглэв. Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч ярих сонинтой боллоо гэж хэлэхэд хуйл сурцсан та нартай ярих юм над бүр чих би гэж жолоочийн ард талд суугч боджээ. Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар жанир чимээгүй өргөн талд мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.